За өнөөдрийн 7/4/11-ийн сургалтын үйл ажиллагаа эхлүүлж байна. Тэгээ энэ сард бол төрийн албаны зөвлөлөөс бид нар сургалт мэдээллийн цагаараа илүү энэ гадаадын тэтгэлэг хөтөлбөрүүдийн талаар мэдээллийг дэлгэрэнгүй өгөхөөр төлөвлөд ажиллаж байгаа. Энийн өмнөх сургалтаар бол КОИК оролцсон байгаа. Өнөөдрийн сургалтаар бол энэ Австрали улсын тэтгэлгийн талаар мэдээлэл солилцохоор урилга өгсөн. Энэний дагуу одоо Монгол дахь Австралийн тэтгэлэг хөтөлбөрийн газрын ажилтан Баасан Жаргал, Нуржан хоёр хүрэлцэн ирсэн байна. Тэгээд энэтэй холбоотой ер нь энэ гадаадын тэтгэлэгт яаж хамрагдах уу, яаж бүртгүүлэх үү, яаж сонгон шалгаруулалт болдгийг энэ мэдээллийг энэ одоо 9 сарын туршид бол бид нар 4 удаагийн югаараа мэдээллийн цагаараа нэлээд дэлгэрэнгүй өгнө гэж төлөвлөсөн байгаа. Ингээд Монгол дахь Австралийн тэтгэлэг хөтөлбөрийн ажилтан Баасан Жаргал, Нуржан хоёрыг гурж байна. Баярлалаа, өглөөний мэнд хөтөлбөрийн ажилтан Баасан Жаргал байна. За өнөөдөр би та бүхэндээ Монгол дахь Австралийн тэтгэлэг хөтөлбөрийн талаар 2026 оны одоо тэтгэлэгт хэрхэн бэлдэх вэ? Ямар шалгуур тавигддаг вэ гэдэг талаар бид мэдээлэл өгөхөд хүрэлцэж ирсэн байна. Энэ явахгүй байна. За манай байгууллагын гол зорилго гэх юм бол Австралийн засгийн газрын тэтгэлэг 100% тэтгэлгээр Монголд одоо төрийн алба болон хувийн хвшил төрийн бас байгуулалт ажиллаж байгаа хүмүүсийг Австрали улсад одоо богино болон урт хугацааны тэтгэлэг олгох замаар одоо Монгол улсын хүний нөөцийг сайжруулахад оршдог. За тэтгэлгээр сурсан хүмүүсийн хувьд гэх юм бол За манай үндсэн үйл ажиллагааны чиглэл гэх юм бол урт болон богино хугацааны сургалт орж байгаа. За урт хугацааны сургалт гэхлээрээ зөвхөн магистрийн сургалт үүндээ олвол 1-2 жилийн хугацаатай магистрийн сургалт ордог. Богино хугацааны сургалт гэх юм бол тухайн жилийн одоо сэдвээс хамаарат 1-2 удаа богино хугацааны сургалт зохион байгуулагддаг. Богино хугацааны сургалтанд хамрагдсанараа тухайн хүмүүс маань Монголдо одоо онлайнаар суралцсан мөн түүнчлэн 3 сарын дараагаас Австрали улсад очиж одоо эрчимжүүлсэн 14 хоногийн сургалтанд сурах юм боломж бас байдаг. За энэ богино хугацааны сургалтын нэг зорилго гэх юм бол яг мэргэжилтнүүдийг бэлдэх зорилготой. Заавал тухайн хүмүүс маань богино хугацааны сургалтанд хамрагдахын тулд ангилтай байх шаардлага байдаг. Тухайн одоо богино хугацааны сургалтанд хамрагдж байгаа хүмүүс маань орон нутгаас оролцож болно. Хөдөө орондоо Улаанбаатараас ханаас ч оролцох боломжтой. Хамгийн гол нь тухайн хүмүүс маань тухайн салбарын хүмүүс байх гэж тийм заасан байдаг. За дараагийнх нь юм бол төрийн албан агчдыг болон хоёрын хвшлийнхнийг Австрали улсад туршлага судлах боломж бас байдаг. За энэ нь бол өнгөрсөн 2021 оноос хойш хэрэгжиж эхэлж байгаа. Өнгөрсөн 21, 22, 23 онд ингээд яг 3 жил дараалан одоо төрийн албан хаагчдыг Австрали улсад одоо туршлага судлах боломж одоо боломжтой болсон. За энэ 2024 оны үед гэх юм бол оюуны өмчийн чиглэлээр одоо туршлага судлах боломжтой тийм одоо сургалт явагдсан. Үүнд бол төрийн албаны зөвлөлөөс Баатарсаан дарга хамрагдсан байж байгаа. За 3 дахь нэг юм бол эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрөөс мөн байдаг. За энэ нь ямар утгатай вэ гэхээр Австрали улсад одоо урт болон богино хугацааны сургалтанд хамрагдаад ирсэн хүмүүс маань Монголдо хурж ирээд одоо эмэгтэйчүүдийн манлайлалын сургалтанд хамрагдах боломжтой. За энэ хөтөлбөр маань ерөнхийдөө бол Монголдо 8 сар хүртэлх заанд сургалтанд суугаад энэ л ерөнхийдөө хагас сар явагддаг. Өдрийн цайны ланч форум ч юм уу альэсвэл одоо манлайл тухайн салбартаа манлайлж байгаа хүмүүстэй уулзах оройн network event гэх мэтчлийн хөтөлбөрүүдтэй. За энэ 8 сарын хөтөлбөр маань Монголдо дуусаад үүнийхээ дараа Австрали улсад 14 хоногийн эрчимжүүлсэн манлайлалын сургалтанд бас хамрагддаг. Ийм хөтөлбөр байж байгаа. Энэ бас мөн адилхан одоо бүх урт болон богино хугацааны сургалтанд хамрагдсан төгсөгчдүүд маань нээлттэй байдаг. За мөн дараагийнх нь юм бол бүсийн төгсөгчдийн сургалт семинар гэж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр яг Монголд одоо Австралийн төгсөгчд зориулсан 100 өмнөд Аз болон Монгол улсын нийт 8 орноос бүрдсэн хөтөлбөрийн 40-өөс 50 төгсөгчд жил бүр одоо чуулж өөрсдийнхөө туршлагыг хуваалцдаг байж байгаа. За Монгол дахь хөтөлбөрийн газар гэх юм бол Өмнөд Азийн хөтөлбөрийн газартай 2021 онд нэгдснээс хойшоо Монгол улсаас одоо төгсөгчд маань бүсийн сургалт семинарт 3 удаагаар оролцсон. Энэ бүсийн семинарыг Монгол улсын хувьд гэх юм бол 2023 оны 5 сард одоо Улаанбаатар хотнод чуулсан. Энэ жилийн хувьд Монголоос нийт
5 төгсөгч болон элчин сайдын яамны баг, хөтөлбөрийн газрын баг нийтдээ одоо Буданы Тэмпүү хотод очиж энэ жил 3 өдөр чуулсан байж байгаа. За ийм бас боломж байдаг. Мөн дээрээс нь төгсөгчдийн нийгэмлэл буюу Moses гээд бас холбоо байгаа. За энэ холбоонд гэх юм бол Австралид төгссөн болон богино хугацааны сургалтанд хамрагдсан бүх хүмүүс маань төгсөгчдийн нийгэмлэл Moses-д одоо хамрагдаж одоо network event-тэй янз бүрийн бусад одоо боломжууд хүргэх боломжтой байдаг. За тэтгэлийн үр шим гэх юм бол хөтөлбөр маань 1993 оноос хойш Австралийн засгийн газрын тэтгэлэг Монгол улсад олгож ирсэнээс хойш 30 урдчлалт явагдаж байгаа. За энэ хугацаанд одоо нийтдээ 750 гаруй төгсөгч одоо хамрагдсан байна. Үүнд доктор болон магистр богино хугацааны сургалтуудын төгсөгчд хамаарч байгаа. За эдгээр төгсөгчд маань Австрали болон бүсийн одоо бусад хүмүүстэй одоо бусад одоо орны төгсөгчтэйгээ харилцаа хамтын ажиллагаа нэтворкинг хийх боломжтой байдаг. Хоорондоо шинэ мэдээлэлээ хуваалцах гэх мэтчлэн боломжуудтай. За шууд бас нөлөө өгөх юм бол энэ 750 гаруй төгсөгчдөөс одоогийн байдлаар бидний тооцоолоор 2100 гаруй одоо гэр бүлийн гишүүд нь Австралид очиж суралцаад тэгээд одоо ажиллах туршлага хөтлүүлсэн. За энэ хугацаанд бол хүүхдүүд очоод англи хэл маш сайжирдаг. Ягаад тэгэхээр яг энд дэлгээр явж байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол гэр бүлийн гишүүд нь явах боломжтой байдаг. Хүүхдүүдийн хувьд гэх юм бол 18 хүртэлх насны хүүхдүүд нь очоод одоо суралцах, амьдрах боломжтой. Сургууль насны хүүхдүүд очоод шууд сургуульд ордог бас ямар нэгэн төлбөр байдаггүй. Харин цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувьд гэх юм бол бага хэмжээний бас төлбөр төлөөд цэцэрлэг суух боломжтой байдаг. Энэ гоё тэтгэлэг байгаа. За Австралид улс суралцахын давуу тал гэх юм бол эхнийх нь бол Австрали улс маш чанартай боловсролтой. Одоо боловсролын хувьд бол дэлхийд бол дээгүүр явдаг. За дэлхийн топ 100 сургуулийн 2024 оны 7 дугаар сарын байдлаар топ 9 сургууль нь дэлхийн топ 100-д багтж байгаа. Австрали улс ерөнхийдөө 41-2 сургуультай. Үүнээс бол ганцхан нь бол хувийн сургууль байдаг. Үүний бол 9 сургууль гэхээр бараг 25% ингээд дэлхийн топ сургуульд хатаад явж байгаа. За мөн дээрэс нь одоо амьдрахад хамгийн таатай 100 хотуудын мөн 6 нь Австрали улсад байрладаг. За гадаад оюутнуудад мөн жилдээ 300 сая Австрали долларын хөрөнгө оруулалт байнга хийдэг. Эдний нэгэнд өөр шимэнд хүртээд явж байгаа нь Монгол улсын оюутнууд байдаг. За дээрэс нь 2000 одоогийн байдлаар 2,500 гаруй Австрали төгсөгчид одоо дэлхийд даяараа ажил хөдөлмөр эрхлээд явж байгаа. Эдгээрийн 750 гаруй нь Монгол улсад хөдөлмөр эрхлээд явж байгаа гэсэн үг. За бодлогын үрийг суралцж хэлэх юм бол магистрийн сургалтанд хамрагдах боломжтой. За суралцах төвшингийн хувьд гэх юм бол танхимын магистр буюу coursework, за судалгааны магистр буюу research гэсэн чиглэлээр суралцах боломжтой. За суралцах чиглэлийн хувьд магистр тэгээд хугацааны хувьд гэх юм бол 1-2 жилийн хугацаатай суралцах боломжтой. Дээдл нь 2 жил буюу 104-7 хоногтой юм курс суралцах боломжтой гэсэн. За энэ дээр манайхаас дэмжлэг үзүүлж байгаа нөх юм бол хөдөө оронтой иргэдэд илүү бас давуу боломж олгодог. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү бас давуу боломж олгодог. Нийгмийн цөөхөн төлөөлөл мөн адилхан давуу боломж олгодог. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр илүү нөгөө хөдөө оронтойгоос оролцож байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өргөдөл гаргаад орж ирэх юм бол хэрвээ эхний шатандаа ингээд материалын бүрдүүлэлт нь сайн байгаад дараагийн оноо үнэлгээ өгөхдөр очихдоо нөгөө хүндлэгийн үнэлгээний хүмүүс маань хөдөө оронтын хүмүүст арай илүү оноо өгдөг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст мөн адилхан илүү нэмэлт оноо өгдөг байж байгаа. Ингэж ийм байдлаар бол яг эдгээр хүмүүсийг одоо татан оролцуулалт дэмждэг үзүүлдэг. Одоогийн байдлаар бол 40 гаруй хөдөө оронтын иргэд одоо суралцсан байна. Зөвхөн хугацааны сургалтанд богино хугацааны сургалт нь бол бараг 30-40 байгаах тий. 30-40-од бараг одоо нийт 100 оролцогчоос 30-40-од хөдөө оронтын бүр сомдын түвшнээс ингээ оролцсон хүмүүс байж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд мөн адилхан одоо 20 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд төгсөөд ирсэн байна. Яг одоогийн байдлаар гэх юм бол 2 хөгжлийн бэрхшээлтэй иргэн маань оюутан маань Австралиас сурж байгаа. За эдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ямар дэмжлэг байдаг вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй мэдүүлээд үнэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь ингээд одоо баталгаачих юм бол тодорхой байх юм бол одоо тэр оюутнууд маань гэр бүлийнхаа ээж аавгаа юм уу тий 18-аас дээшсэн их захыг авч явах бол дүүгээ ч юм авч яваад асран хамгаалагчаар эсвэл эхнэр нөхөртэй
асраа хамгаалагчаар очоод бас ингээд ажил амьдрах боломжтой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд мөн адилхан асраа хамгаалагчаар очиж байгаа хүмүүсийн хувьд мөн адилхан 100% тэтгэлэг стипend авдаг. Очоод ямар нэгэн ажиллах шаардлагагүй. Тэр талаар бүх талаар нэмжлэг үзүүлэх байдлаар одоо нэмжлэг үзүүлэх үүднээсээ Австралийн засгийн газар маань яадаг вэ гэхээр 100% тэтгэлэг олгодог байж. За тэргүүлэх салбарууд, суралцах тэргүүлэх салбарууд гэх юм бол хөдөө аж ахуйд та хэд маань дэлгэсээр харж байна. Хөдөө аж ахуй байгаль орчин цагуурын өөрчлөлт байгалийн ухааны салбар, боловсрол орж байгаа соёл судлал, мөнгөний салбар орно. Төрийн удирдлага, менежмент, эрүүл мэнд, нийгмийн шинжилгээ ухаан, тэгээд шинжилгээ ухаан STEM буюу нөгөө шинжилгээ ухаан, инженерчил, математик, технологи судлал гээд энэ дээр бол ерөнхийдөө зүгээр багцлаа тавьсан байгаа. Бусдаар бол ямар ч хүмүүс ямар ч чиглэлээр суралцах боломжтой. Харин хоёрхан чиглэлээр сурч болохгүй гарын авд дээр байж байгаа. За тэр нь юу вэ гэхээр цөмийн энерги болон нөгөө сөрөг тагнуулаар сурж байгаа хүмүүс, сурах хүсэлтэй байгаа хүмүүсийн хувьд Австралийн засгийн газар энэ чиглэлээр суралцахыг дэмждэггүй. Бусад бол бүх чиглэлээр яг энэ эдгээр чиглэлүүдэд багтчихсан. Тэгээд 104 хүртэл 7 хоног буюу 2 жил хүртэлх хугацаанд курсээ сонгосон байх юм бол яах боломжтой, өргөдлөө гарах боломжтой байдаг. Австралийн тэтгэлэг төлбөртэй холбогдох юм ерөнхий танилцуулгын баасан жаргал маань хийлээ. За миний хувьд бол одоо илүү нэг техникэл талаас буюу тийм ээ илүү наривчилсан одоо Монгол улсад тавигдах тусгай шалгуурууд бас ерөнхий бусад одоо энэ хөтөлбөр маань Өмнөд Азийн нэмэлт тийм ээ 7 Монголыг оролцуулан 8 орнуудад хэрэгжүүлдэг учраас ерөнхий шалгуурууд ямар байх талаар танилцуулъя. За нэмэлт бас энэ танилцуулгыг маань энэ манай Монгол дахь Австралийн тэтгэлэг төлбөрийн газарт бол ингээд татаж авч болохгүй цаар тийм ээ энэ бүх мэдээлэл бол англи болон монгол хэл дээр бас байгаа. За хамгийн түрүүнд тэтгэлэгт өргөдөл гаргагч маань 18-аас дээш настай байх. За тэгээд хоёр дахь үндсэн шалгуур маань Австрали эсвэл Шинэ Зеланд улсын иргэн эсвэл байнгын оршин суугчтай гэрэлсэн эсвэл хамтран амьдрагчийн статусгүй байх. За одоо цэргийн албан хаагч биш байх. Австрали улсад амьдрах визний өргөдөл гаргаагүй байх. За Австралид суралцсан хугацааг 2 дахин нэмэгдүүлсэндээ дүүцэх хугацааны дараа Австралийн тэтгэлэг хөтөлбөрт өргөдөл гаргах боломжтой гэж байгаа. За мөн их сургуулийн эсэлтийн шалгууруудыг хангана. Визний бүх шалгууруудыг хангана гэсэн энэ үндсэн шалгуурууд байгаа. За эдгээр ерөнхий шалгуураас гадна Монгол улсад тавигддаг үндсэн тийм ээ анхаарах ёстой тусгай 3 шалгуур байгаа. Хамгийн ихнийх нь одоо ихтэй сургуулийг төгссөн тийм ээ бүтэн цагаар гэж байгаа. Суралцаж тийм ээ голч дүн нь 3-аас доошгүй байх ёстой. 2.9-тэй бол шууд яаж н автоматар одоо шалгуур тэнцэхгүй байх тийм ээ шууд ихний одоо шалгуураа алдаж байна гэсэн үг. За бакалаврын голч дүн маань 3 түүнээс дээшээ байх. За хоёр дахь маань 2000 энэ тэтгэлэг маань тухайн одоо элсэн суралцах хугацаанаас 1 жилийн өмнө зарлагддаг. Тэгэхээр 2026 он гэж 25 оны эсэлт маань сая 2 сарын 1-ээс 4 сарын 30-нд материал аваад сонгон шалгуулалт маань явагдсан байгаа. Тийм учраас 26 онд магистрийн сургалтанд одоо хамрагдахын тулд та бүхэн эдгээр шаардлагыг ханганга 25 оны одоо өргөдлийн явцад бэлдэн гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр 26 оны магистрийн хөтөлбөр тэнцэхийн тулд та 2 болон түүнээс дээш жил тасралтгүй хөтөлбөр эрхэлсэн байх шаардлагатай. Үүнийг нийгмийн даатгалын шимтгэлээр бол яг баталгаажуулна гэсэн үг. За 3 дахь хамгийн том одоо шалгуур маань академик IELTS-ийн голч оноо 6-аас доошгүй байх. За үүнтэй одоо дүүцэх бусад одоо IBT, TOEFL тийм ээ PTE-гээ сүүлийн үед бас Монгол улсад авч байгаа. Энэ бусад шалгалтуудаа бас дүүцүүлж байгаа. За тус бүр нь band score буюу тийм ээ speaking, writing гэх тийм ээ одоо 4 том одоо тусгай шалгуурууд тус бүр нь 1 жоноонд 5.5-аас доошгүй байна гэж. Австралийн магистрийн сургалтанд тэнцэхийн тулд 6.5 буюу түүнээс дээш оноотой байж тэнцдэг. Тус тэтгэлгийн хамгийн наазахын болзол маань хөдөө орон нутгийн тийм ээ болон хөгжлийн бэрхшээлтэй за бусад нийгмийн цөөнхийд тэтгэлд өргөдөл гаргах дэмжинэ гэдэг утгаас тэтгэлэг тэнцвүүлэхийн тулд 6-аас дээш доошгүй байх ёстой гэдэг шалгуурыг хангаж 3 сар түүнээс дээш хугацаанд бид нар бол англи хэлний хөтөлбөр тийм ээ тусгаалan хамруулж үн төлбөргүйгээр тийм ээ 0.5 түүнээс дээш оноогоо хангах болцлыг бол тавьдаг байгаа. За тус тэтгэлэгт юу хамрагддаг вэ тийм ээ? За ерөнхийдөө шууд болон шууд бус тэтгэлгийн үр шимийг тийм ээ баасан жаргал маань танилцуулсан байгаа. За тэгэхээр Австрали ирж буцах тийм ээ бүтэн одоо нислэгийн зардал тухайн тэтгэлэгт
хамрагдагч тийм ээ иргэний хувьд. За Австрал очиж суурьших 1 удаагийн тэтгэмж гэж байгаа. За тэгээ сургалтын бүрэн төлбөр тийм ээ 1 болон 2 жил суралцах хугацааны тийм ээ бүх төлбөрийг бол засгийн газраас даана. Амжиргааны зардал буюу сар болгон одоо тодорхой хэмжээний Австрал доллараар яг цалинжин. За академик бэлтгэл хөтөлбөр гэж байгаа. Академик бэлтгэл хөтөлбөр бол Монголдо бас яг хэлний шалгуураа хангаж тийм ээ английн хөтөлбөртөд хамрагдсны дараагаар явхаас өмнө болон очиж сургуультаа эсэж суралцахын өмнө академик бэлтгэл хөтөлбөр гэж байгаа. Academic Orientation Program гэдэг. За мөн эрүүл мэндийн даатгал бас зайлшгүй одоо багтдаг. За академик сургуулийн одоо бусад нэмэлт дэмжлэгүүд байгаа. За тухайлбал одоо юу гэдгийг тухайн семестртээ тийм ээ одоо ялангуяа хамгийн эхний семестрт нэлээд одоо Австралийн болон барууны сургуулийн тогтолцооны ялгаатай байдлын улмаас бидний суралцах чадвар маань тийм ээ бас нэлээд бас ингээд бэхжих шаардлагатай байдаг. Үүнд дэмжлэг болох бусад одоо тьюторинг буюу тийм ээ одоо багшаас авах одоо дэмжлэг цагууд ч юм уу тийм ээ академик одоо эссенүүдээ шалгуулах гэдэг ч юм уу нэмэлт одоо дэмжлэгүүд байдаг. За хэрвээ research буюу судалгааны магистрт одоо суралцж байгаа бол зөвхөн судалгаа хийж байгаа болон танхимын магистрийн дадлаг хийх шаардлага тавигдсан тэр хөтөлбөрийн онцлог тохируулсан оюутнуудад нэмэлт дэмжлэг олгодог байгаа. За өргөдөл гаргахын өмнө одоо нэлээд одоо судлах шаардлагатай байдаг. Яагаад гэвэл 2 сарын 1-нд нэгдээд 4 сарын 30-нд хаагддаг тус хугацаанд маш их одоо асуудлууд ярьж тийм ээ биднэрт ханддаг утсаар болон имэйлээр. За үүний сацуу бас бид Монгол дахь одоо Австралийн тэтгэл хөтөлбөрийн газраас хөдөө орон нутгуудад болон Улаанбаатар хотод нэгдсэн одоо юу гэдгийг мэдлэг мэдээлэл олгох тийм ээ одоо сургалтуудыг бас хийдэг байгаа. За тэгэхээр хамгийн түрүүнд манай вебсайт дээр Монгол дахь Австралийн тэтгэл хөтөлбөрийн газрын вебсайт дээр Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлага гэж одоо нэлээд одоо олон хуудас бүхий энэ гарын авлага байгаа. Ямар ч тийм ээ одоо тэтгэлэгт хамрагдсан гадаадад ялангуяа барууны боловсрол эзэмших гэж байгаа бол зайлшгүй одоо шаардлага тийм ээ одоо бодлогоодыг бол бодлого журмуудаа сайдаар танилцсан байх шаардлага байдаг. Ялангуяа магистр түүнээс дэш одоо сургалтанд хамрагдахад. За тэгэхээр тус гарын авлагын эхний 30 хуудсыг бүр А, Б-г уншиж байж шалгуур хангах тийм ээ мэдээлэл бүрэн та олж авнаа гэсэн үг. За хоёрт нь Монгол улсад зориулсан мэдээллийг англи болон монгол хэл дээр ингээд бас татаж авах хэмжээнд тийм ээ ингээд гаргачихсан байгаа. Тэгэхээр юу төрийн албаны зөвлөл дээр бас бид нар бас нэлээд хэдэн хувийг бас үлдээж байгаа. Шуудангаар бас явуулах бах. За үүнээс гадна одоо цахим орчин бид нар ажиллаж амьдарч байгаагийн хувьд бүх мэдээлэл вебсайтаар байгаа шүү гэдгийг хэлье. За 3 дугаарх нь өөрийн үнэлгээний хуудас гэдэг дээр та өөрийгөө шалгуур хангах эсхийг тийм ээ урьдчилсан байдлаар тийм ээ одоо цаг хугацаагаа алдахгүй үүднээс бас үнэлгээ хийж тийм ээ за би энэ шалгуурт хангаж байгаа бол цаашаа илүү процессыг үргэлжлүүлж болох юм байна гэж яг шаардлагатай мэдээллүүдэд цуглуулад явна гэсэн. За энэ дэлгэц дээрээс харагдаж байна тийм ээ манай вебсайтны дараагийн слайд дээр тийм. За манай вебсайт байгаа Australia Words Mongolia гэдэг за англи монгол хэл дээр байгаа. За англи хэл дээр болон монгол хэл дээр тийм ээ англи хэл дээрх одоо жишээлбэл тэр resources and links гэж байгаа. Тийм ээ нэмэлт мэдээллүүд болон холбоосууд гэсэн энэ хэсэг дээр дарах юм бол татаж болох бүх одоо юу гэдгийг тийм ээ одоо хавсралтууд материалууд тийм ээ эндээс татаж авч болно шүү гэдгийг харуулсан байна. Загваруудыг нь. За үндсэн мэдээлэлээ цуглуулад шаардлага хангана гэдэг тийм ээ одоо үнэлгээгээ хийснийхээ дараа аккаунта үүсгэнэ гэсэн үг. Одоо энэ өргөдлийн систем маань 100% цахимаар тийм ээ ямар нэгэн одоо үгдгийн цаасан мэдээлэл бид гар дээр цуглуулдаг учраас OSIS гэдэг систем дээр аккаунта үүсгэж бүртгүүлнэ. За тэгэхээр OSIS хэрэглэгчийн гарын авлагыг бас яг давхар тухайн одоо OSIS систем дээр одоо татаж авч яаж аккаунт үүсгэх үү, яаж бүртгүүлэх үү, ямар одоо баримт бичгийн шалгуур тийм ээ шаардлагууд ямар одоо формат хэлбэрээр тийм ээ хавсаргах вэ талаар бүх мэдээлэл байгаа. За мэдээж баримт бичгүүдийн маягтуудыг бол одоо татаж авч тэдгээр маягтууд дээр одоо тодорхойлтууд жишээлбэл ажил олгогчийн тодорхойлт байна, академик тодорхойлт байна, за CV буюу товч анкет намтар байна. Зайлшгүй татаж авах ёстой 4 янзын одоо загвар байгаа. Тэрийн нэг нь reintegration plan буюу буцаан байршуулах төлөвлөгөө гэдэг энэ 4 хавсралтын одоо загваруудыг татаж авч тэдгээр загварууд дээр бөглөж заавал хавсаргана гэсэн үг. За OSIS систем дээрх таны бөглөх ёстой тийм ээ одоо харагдах үс байдлаар харах юм бол
ингээд 1-ээс 19 хүртэл за 18 хүртэл бөглж дуусаад 19 буюу тэр доор байгаа шаарлуулчихсан байгаа declaration гэж байгаа. За энэ declaration хэсгийг хүмүүс чагтлахгүйгээр submit товчийг дарах гад байдаг. Эсвэл энэ чагтлахгүйгээр орхицсан байдаг. Би энэ системээ бөглөсөн байдаг гэд. За тэгээд яагаад миний одоо өргөдөл тэнцээгүй вэ гэдэг хэд хэдэн бас кейсүүдээрээс харахад аккаунтаа үүсгээд бүртгүүлээд материалаа хавсрахчаад цаашаас одоо мэдүүлгээ тийм ээ энэ мэдүүлсэн бүхий л мэдээллүүд маань үнэн зөв болохыг би өөрөө баталж байна гэдгийг чагталгүйгээр орхицсны улмаас бас яг харамсалтай бас хэд хэдэн тохиолдол гардаг учраас хичнээн одоо хамгийн одоо наазахын мэдлэг тийм ээ мэддэг мэдэх ёстой процессын нэг гэж одоо basic information боловч заашгүй одоо сануулах ёстой мэдээлэл шүү. За сургуулаа хэрхэн сонгох вэ гэж байгаа. Яагаад гэвэл энэ маань Австралийн тийм ээ одоо топ одоо ялангуяа энэ том нэр хүндтэй Австралийн тэтгэлэг хөтөлбөрт тэнцэхэд ихэнх одоо суралцагчид маань одоо топ дэлхийн одоо глобал тийм ээ 150 дотор орох сургуулиудаа сонгодог. Тэгэхээр сургуулиа сонгохын тулд нэгдүгээрт бол чиглэлүүдээ сайтар суралцах ёстой байгаа. Баасан жаргал маань нийт ерөнхий 8 чиглэл тийм ээ одоо суралцах тэргүүлэх салбаруудыг тийм ээ хүрээнд ангилсан 8 чиглэлүүдийг танилцуулсан байгаа. Хөдөө аж ахуй, боловсрол, инженерчлэл, эрүүл мэнд, ICT буюу мэдээлэл харилцааны холбооны технологи, менежмент, бизнес худалдаа, төрийн удирдлага, нийгэм соёл ба хөгжил судлал гэдэг. За 8 ерөнхий ангилсан боловч бүхий л чиглэлээр тийм ээ одоо 2 салбарын эс тооцол бүхий л чиглэлээр одоо суралцах боломжтой байгаа. Тэгэхээр өөрийн ажил мэргэжил болон дараагийн шатны карьерийн тийм ээ өсөлтийг хангахад чиглэсэн чиглэлээ сайтар судлах шаардлагатай. Хоёрдугаарт нь тухайн сургуульд суралцсанараа ямар давуу талтай вэ? Тийм ээ. Тэгэхээр жишээлбэл Мельбурний их сургууль тийм ээ бас дэлхийн топ сургуулиудын нэг байгаа. Монашийн их сургууль гэж байна тийм ээ. Хөтөлбөрийн хувьд ямар давуу талтай, профессорын баган танд ямар мэдлэг өгч чадах юм. За эсвэл уул уурхайн чиглэлээр игвэл тийм ээ илүү одоо олон улсад тэргүүлсэн ямар хөтөлбөрүүд байгаа. Хамгийн сүүлийн трендийг би аль төгшөөс авч болох уу? Миний одоо байгаа ажиллаж байгаатай аль хөтөлбөрийн хичээл нь илүү одоо юу гэдгийг чиглэлд дагнаж тийм ээ одоо нийцэж байна вэ гэдгээ тийм ээ. Яагад бол таны өргөдөл бичгээд бас давхар эссе бичих шаардлагатай учраас таныг сургуулийн чиглэл болон онцлог давуу талаа хэрхэн судалсныг хүндлэнгийн үнэлгээний багууд маань сайтар тийм ээ одоо үнэлдэг үнэлгээний оноогоор дүгндэг учраас та эдгээр дээр хоёр хичээлүүдийг шаардлагуудыг нэмэлт энэ үзэх хичээлүүдийн хамт судалсан байх шаардлагатай. За мэдээж 2 жил 1-ээс 2 жил тийм ээ суралцахад тийм ээ одоо хамгийн одоо том боломж бол гэр бүлээ авч явах шаардлагатай боломжийг олгодог учраас илүү өөрт таатай тийм ээ одоо мэдлэг боловсролоо дээшлэхийн хажуугаар бас 1-2 жил хүртэлх тийм ээ одоо ажиллаж амьдрах суралцах хотоо амжиргааны нөхцөл тийм ээ бусад одоо нийгэм эдийн засгийн нөхцлүүдийг судалснараа илүү одоо өөрийн боломжийг тултал нь одоо мэдрэх боломжтой байгаа. За энэ 4 зургийн дунд маань www.cric тийм ээ education.gov.au гэдэг энэ линкээр орж тухайн суралцах сургуулиудаа албан ёсоор яг нэгдсэн системээр хайж судалнаа гэсэн үг. За сонгон шалгаруулалтын процесс маань дараах 4 одоо бүтцтэй байгаа. Энэ жилийн сонгон шалгаруулалт маань 2 сарын 1-нд өргөдлийн систем маань нэгдээд 4 сарын 30-нд хааж наадмын өмнө буюу 7 сарын ихээр 2 дахь тийм ээ одоо ярилцлага явагдаж одоо сонгон шалгаруулалтын том маань гарчихсан байгаа. За тэгэхээр хамгийн түрүүнд documentation screening буюу материалыг нэгтэлж шалгах гэж байгаа. Та бүгдийн явуулсан өвзө системээр явуулсан цахим өргөдөл тус бүрийг болзон шалгуурын дагуу шалгана гэсэн. Үүний тулд бичиг баримтын бүрдэлтээр ялангуяа энэ country profile буюу Монгол улсад тавигдах ерөнхий шалгуур, тусгай шалгуур гэсэн энэ хавцас дотор энэ зайлшгүй таны шалгах ёстой жагсаалт бүхий одоо бүрдүүлэх материалуудын одоо жагсаалтууд байгаа. Энийг та зайлшгүй яг мөрдөхгүй бол эхний шатн дээр тэнцэхгүй байх магадлал маш өндөр болно гэсэн үг. За хоёрдугаарт нь өргөдөл тус бүрийн болзон шалгуурын дагуу шалгаж үнэлснээрээ болзол хангасан өргөдлийг хараад бус комисс үнэлж эренбэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монгол дахь Австралийн тэтгэлэг хөтөлбөрийн газрын ажилтнууд энэ одоо үнэлгээний системд огт оролцоогүй гэсэн үг байна. За 3 дугаарх нь цахим өргөдлийн тийм ээ шалгуурыг хангасан хураангуй жагсаалтад орсон өргөдөл гаргагчдыг Австралийн гадаад хэрэг худалдааны яам буюу DFAT гэж явж байгаа. За энэ албан ёсны төрийн байгууллагаас удирдан явуулж урилцлагын жагсаалт болон урилгыг явуулдаг гэсэн үг. За тэгээд интервью буюу тийм ээ ярилцлагад хамрагдсны дараагаар тэтгэлгийг санал болгох эцсийн шийдвэр гарна гэсэн үг.
За хамгийн гол нь тэтгэлэгт тийм ээ санал болгох тийм ээ хураангуй жагсаалтад орсон тийм ээ сонгогдсон тэдгээр одоо бодзол хангагч, өргөдөл хангагчд маань Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах бодиттой санал гаргасан байх гэдэг шалгуурыг бол тийм ээ хангаж тус тэтгэлгийг авч байна гэсэн үг. За англи хэлний сургалтын хувьд тийм ээ за бид нар 6 түүнээс доошгүй оны шаардлага хангасан байх гэдэг шалгуур тавьдаг. За 6.5 болон түүнээс дээш сургуулийнхаа болцол тийм ээ хэдний болцлыг хангачихсан шууд явах тийм ээ одоо нөхцөл хангацсан оюутнуудад бол энэ маань ерөөсөө хамааралгүй. Зөвхөн одоо ихэнх оюутнуудын хувьд бол жишээлбэл энэ жил бол 16 тийм ээ одоо тэтгэлгийг олгож байгаа. За тэгэхээр зохиох хэмжээний одоо 10 хүртэлх хэмжээний ч юм уу тийм ээ онооны шаардлага хангахгүй байгаа тэдгээр оюутнуудыг бид нар 4 хүртэл сарын англи хэлний full time буюу үндсэн ангийн IELTS-ийн сургалтанд бол хамруулдаг. Энэ маань одоо ажил мэргэжлээс тийм ээ чөлөөлөгдөж зайлшгүй хамрагдах бүтэн цагийн тийм ээ сургалт байгаа. Англи хэлний сургалтанд хамрагдаж чадахгүй эсвэл англи хэлний сургалтандаа 4 хүртэл сар хамрагдсны дараагаар онооны төвшингээ ахиулж чадахгүй бол бас тэтгэлгээс чөлөөлөгдөх үндэс болно. За онооны шалгуур хангасны дараа дараагийн нэг том шалгуур нь 6 хүртэлх 7 хоногийн академик бэлтгэл гэж байгаа. Яагаад гэвэл Монгол улс болон Австрали тийм ээ барууны боловсролын тогтолцоо маань маш их ялгаатай байгаа. За тэгэхээр тэр академик сургуультанд тийм ээ суралцахын тулд тийм ээ анги танхимд тийм ээ ямар байдлаар суралцах уу? За хичээл сургалтын формат нь ямар вэ? Даалгаврууд ямар системээр олгогдох уу? За наад зах нь plagiarism буюу тийм ээ одоо зохиогчийн эрх тийм ээ одоо хөндөөхгүйгээр тийм ээ эссе болон бусад судалгааны материалуудыг тийм ээ одоо ямар төвшөнд формат хэлбэрээр тийм ээ одоо өгөх вэ гэдэг тийм ээ тэр ойлголтуудыг академик бэлтгэлийг Монгол улсад болон Австрали суралцахаас өмнө заавал хамрагдана гэсэн үг. За За энэ юун дээр цахим систем дээр 19 дээр нь declaration and acknowledgement буюу тухайн одоо цахим өргөдөл дээр өгсөн мэдээллийг миний бие бүрэн зөв гаргасан гэдэг энэ чагт тийм ээ яагаад заавал чагтлах ёстой вэ гэдэг шалтгаан нь өргөдөл гаргагчийн 2 жилийн тасралтгүй ажилласан байх шаардлагыг бакалавр магистрийн бүтэн цагийн хөтөлбөрийг төгссөн өдрөөс эхлэн тооцож нийгмийн даатгалын бичлэлээр одоо баталгаажуулна. За зарим одоо өргөдөл гаргагчид маань сайн дурын нийгмийн даатгалын бичлэлээр ингээ материал өгсөн байдаг 2 жил тасарсан тохиолдолд үүнийг бол ерөөсөө тийм ээ бид нар одоо хүлээж авдаггүй. За засгийн газар хоорондын тэтгэлэг гэж байгаа Chevening, Fulbright тийм ээ жишээлбэл бусад одоо магистрийн түвшний боловсрол эзэмшсэн өргөдөл гаргагчдыг Австралийн тэтгэлэгт өргөдөл гаргахыг зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл бусдад илүү тэгш боломж олгох тийм ээ нэг суралцаж 2 болон түүнээс дээш одоо боломжийг өөртөө зөвхөн аавна гэдэг чинь бас шудраг бос юм аа гэж зарчимд бол нийцэхгүй байгаа. За мөн засгийн газар хоорондын тэтгэлэгт бол тийм ээ өргөдөл өгсөн байж болно. Chevening одоо өргөдөл гаргангаа Австралийн тэтгэлэг хөтөлбөрт одоо зэрэг гаргасан байж болно. Гэхдээ ярилцлагын шатантаа тэнцсэн тохиолдолд хураангуй жагсаалтанд орж ярилцлагын шатанд орж байхад засгийн тухайн тэтгэлгээр магистрийн хөтөлбөрт тэнцэж түүнийгээ би одоо жишээлбэл Chevening-ээр би албан ёсны одоо тэтгэлгээ би хүлээж авлаа үүнийгээ баталгаажуулсан гэж байгаа бол Австралийн тэтгэлгийн сонгон шалгуултанд цаашид өргөлүүлэх боломжгүй шууд хасагдана гэдгийг бас сануулж байгаа шүү. За мэдүүлэг дээр цахим өргөдлийн маягт дээр бүх асуултуудыг бүрэн ойлгож гүйцэд мөрөлхийг зөвлөж байна. Бидний зөвсөл зөвлөдөг. Цахим өргөдөл мэдүүлнэ гэдэг маань Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлагыг ялангуяа эхний тэр 30 хуудсыг тийм ээ бүрэн уншилт танилцж цахим өргөдөл мэдүүлсэн бүх мэдээлэл маань үнэн зөв болохыг баталсан гэж үздэг. Яагаад гэвэл зарим нэг кейсүүд гарч иж байгаа IELTS, TOEFL, PT тийм ээ олон улсын английн шалгалтын оноог албан ёсны их сурвалжаас бид нар давхар баталгаажуулдаг. Гэтэл засварлалтын тохиолдолд бас ирж тийм ээ тийм асуудал гарсан учраас хуурамч мэдээллийг тийм ээ бид нар одоо огт зөвшөөрдгөө. Тийм учраас энэ мэдүүлэг дээр бид нар заавал ядгүй мэдүүлэг үнэн зөв болохыг бид нар албан ёсоор өргөдөл гаргагчаас баталгаажуулж авдаг. За тэгээд сүүлийн слайд дээр бидний Австрали дахь Монгол дахь Австралийн тэтгэл төлбөртэй холбоо барих утас болон имэйл холбогдох хаягуудыг бичсэн байна. За баярлалаа. За баярлалаа. Би түрүүлээд 2 асуулт асууч. Энэ нэг 18 нас хүрсэн иргэн чөлөөтэй гэж юм те. 18-с хэд хүртэл нас байх юм? Нас нь хамаагүй. Насны хязгаар бол ерөөсөө тавьдаггүй ганц тэтгэлэг байгаа. Тэгэхээр энэ бас нэлээд боломжтой шүү дээ. Ихэнх нь 35 45-оор тасагдчихдаг бол Австралийн тэтгэлэгт бол насны хязгаар байхгүй байна. Энийг манайхан бас
холбоотой бол их давуу талтай байна. Хоёр дахь нь тэр 2 жил тасралтгүй ажилласан гэж би яг асуучихсан түрүүн тайлбарлалаа. Энэ заавал төрд ажилласан гэх нь хамаагүй юм байна тийм ээ. Улсад ажилласан л үед одоо жишээлбэл сүүлийн 1 жилийн төрийн албан багш болоод өмнөх жил нь өөр ажил хийжсэн бол тооцож болох юм байна гэж ойлгосон зөв. Энэ дээр болохоор ийм байгаа шүү. Төрийн албан багшаас одоо төрийн албан багт өргөл гаргахдаа яг сүүлийн 24 сар буюу сүүлийн 2 жил нь төрийн албандаа 2 жил ажилласан байх ёстой. Гэхдээ байгууллага сольсон байж болно. Харин хувийн хвшил ажилладаг хүмүүсийн хувьд бол нөгөө сүүлийн 2 жил нь сүүлийн 1 жилдээ хувьдаа ажилласан, өмнө нь дахиад төрд ажилласан байж болж байгаа. Төрийн албаа бол зөвхөн төрдөө ажилласан байх юм гэж байна. За асуулт байвал манайхан бичээрэй. Зарим нь асуулт асууж болно. За Альцын 6 онооны сургалтын талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч гэж нийт 4 хүртэлх сарын одоо англи хэлний сургалтанд хотод ирж тийм ээ одоо бүтэн цагаар суралцах учраас та ажил мэргэжлийг үргэлжлүүлэн хийх боломжгүй зохицуулж ирэх ёстой. За дээрэс нь хичнээн тус тэтгэлэгт тэнцээд англи хэлний хөтөлбөрт хамрагдаж байгаа ч гэсэндээ онооны шалгуураа тийм ээ оноогоо ахиулж чадаагүй тохиолдолд хасагдах магадлалтай учраас та бүтэн цагаар сурч одоо өөртөө энэ цагийг одоо зориулнаа гэдэг тийм ээ зорилготой байх ёстой шүү. За энэ ч бас нэг асуулт оржсэн. Тусгай албаны чиглэлээр танхимын магистрийн хөтөлбөрт байдаг уу? Үүнд хамрагдах боломж хэр байдаг вэ гэсэн байна. За энэ дээр бол төрийн албанаас ямар ч байгууллагаас өргөд гарах боломжтой. Хамгийн гол нь Австралийн бодлогын гарын алба дээр заасан одоо 2 чиглэл байгаа нөгөө сөрөг тагнуул цөмийн инээр эрчим хүчтэй ийм чиглэлээр суралцах боломжгүй. Түүнээс бусдаар бол нөгөө төрийн тусгай хамгаалалт эсвэл нөгөө тагнуулын ерөнхий газраас өмнө манайхаар бас явж исэн хууль эсвэл хуулиар явж исэн байгаа, мэдээлэл технологиор явж исэн байгаа, гадаад харилцааны хүмүүст нь бас сурч исэн хүмүүс байгаа. Энэ заавал нөгөө танхимаар биш судалгааны бас магистр байж болно гэсэн. 2 жил. Декретний хугацаа 2 жилд орох гэсэн байна. Декретний хугацаатай хүмүүс бол орж болж байгаа. Хамгийн гол нь декреттэй байх хугацаанд байгууллага дээр харьяатай байгууллага нийгэмд даатгал хамгийн доод хэмжээгээр төлж байгаа тохиолдол болно гэсэн. За ялангуяа төрийн албаны төвшин тухайн тэтгэлэг маань байгууллагын хүний нөөцийг тийм ээ ялангуяа тэргүүлэх салбарын чиглэл боловсон хүчний одоо мэдлэг боловсролыг дээшлүүлэх тийм ээ одоо яг тэргүүлэх салбарын хүрээнд улс орны хөгжлийг дэмжих гэдэг яг тэтгэлгийн үндсэн одоо зарчим байгаа учраас илүү их одоо байгууллагын тийм ээ одоо юуг ажилтнуудыг дэмжиж байгаа хүний нөөцийн хөтөлбөр шүү. Төрийн албанаас төр 3 сарын чөлөө авсан бол яах вэ гэсэн байна. За энэ дээр бол заасан багыг өмнө нь чөлөө авч багсан биш болно. Гэхдээ чөлөө авч орсноос хойшоо сүүлийн 24 сард тасралтгүй хөтөлмөр эрхэлсэн. Тэгээд байгууллагаас нийгэмд төлөвлөсөн байх нь болж байгаа. Сүүлийн 24 сард хэрвээ 1 сарын чөлөө аваад сайн дурын даатгал төлсөн байхыг мөн адилхан тооцдоггүй. Тэгэхээр өмнө нь чөлөө авсан байж болно сүүлийн 24 сард тасралтгүй хөтөлмөр эрхэлсэн байх ёстой. За албан ёсны хаяг маань Улаанбаатар хотод талбайн зүүн талд буюу Централ Тауэр 5 давхар 512-ийн Б хаяг. За тэгээд утас болон бусад имэйл хаягуудыг сая сүүлийн слайдн дээр тавьсан байгаа. Утсаар бид нар тасралтгүй одоо мэдээллийг өгдөг. За давхар яг тэтгэлэг зарлагдсан 2 сарын 1-ээс 4 сарын 30-ны хооронд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод нэгдсэн одоо мэдээлэл олгох сургалтуудыг явуулдаг. За албан ёсны бас байгууллагаас хүсэлт явуулж болно. Байгууллагын хүсэлтээр бас давхар бид нар айд болох одоо хуваараа боломжоороо гаргаж одоо хүртээмжтэй мэдээллийг хүргэх тал дээр очиж ажилладаг. Энэ жилийн хувьд бол бид нар сонгон айрхан дүүрэг, хангуул дүүрэг гэж аслагдсан тийм ээ одоо дүүргүүдэд илүү одоо мэдээлэл олгох сургалтыг зохион байгуулсан байгаа. За тэгээд 12 дугаар ангийн төгссөн хүүхэд хамрагдах уу гэж байна. 12 дугаар анги гэдэг маань одоо 18 насны хувьд 18 хүрсэн байх ёстой гэж байгаа. Ерөнхий боловсролын сургуулаа төгссөн бакалаврын 4 жилийн тийм ээ бүтэн одоо сургалтаа хөтөлбөртэй сургуулаа төгсөөд түүнээс хойш улс орондоо Монголдо 2 жил тасралтгүй ажилласан байх гэсэн наад захын шаардлага байгаа шүү. Аяллаа визэнд орж ирсэн хүн хамрагдаж болох уу? Болно. 6 жил хувийн байгууллагт ажиллаад 1 жил 11 сар төрийн албанд ажиллаж байгаа бол хамрагдах уу? Яг дараа оны 2025 оны 2 сарын 1-ний байдлаар сүүлийн 24 сар буюу 24 сард төрийн албанд ажилласан хүмүүс хамрагдах боломжтой. 1 жил 11 сар гэхэлэр дараа оны 2 сарын байдлаар юм шиг үн тий. Тэгэхээр 1 сар төвлөө гэхээр угаас автоматар хасагддаг гэсэн. Манайх энэ асуулт авах цаад байгаа хүмүүс нь сайн сонсоод ячаар сая бүр чөлөө, декретний чөлөө өнтрийг хэлчихсэн тийм ээ. Хэлний оноон дээр бас нэг маш их асуудаг асуулт маань хэлний оноо заавал 6 хүртэл
хүртэл онооноос тийм ээ дээш байж эхний шаардлагыг хангаж байгаа юу гэж асуусан маань ялангуяа дүрэн чадварын дундаж буюу band score гэж ярьж байна. Тийм ээ тус бүрэн 6 байх хэрэгтэй юм уу гэж байна. За энэ дээр л өргөдөл гаргагчид маань тийм ээ тухайн IELTS-ийн голч оноо нь 6 нэгж оноо нь 5.5-аас доошгүй байх хэрэгтэй гэж байгаа. За хамгийн гол нь онооны маань сертификатын хугацаа 2 жилийн хугацаанд хүчинтэй байх хэрэгтэй. Тэгэхээр 26 оны тэтгэлэг маань одоо 25 оны 2 сарын 1-нд зарлагдана гэвэл 24 оны 1 сарын 1-ээс 26 оны 1 сарын 1-ний хүртэл 2 жилийн хугацаанд хүчинтэй байх хэрэгтэй. Яагаад гэвэл сонгон шалгаруулалтын дараагаар таны сургуульд чинь элсүүлэх процесс явагдаж байхад сургуультай элсэн суралцах хүртэл онооны шалгуур маань онооны одоо хүчинтэй хугацаа маань тэр хүртэл одоо яадаг таныг элсэн суралцах хүртэл хүчинтэй байх ёстой учраас ийм 2 жилийн хугацааг зааж өгсөн байгаа шүү. Сайдар уншаарай. За эхлэлний сургалтын төлбөр хэдвэ гэсэн мэн. За энэ дээр хамгийн эхлээд нөгөө тухайн оюут маань одоо аппликейшн өргөл гаргахаас өмнө IELTS 6 оноо авсан байгаа. Үүнээс хойш ямар нэгэн төлбөр бол мөнгө авдаггүй. Эхлэлний сургалтын төлбөр гэж байхгүй. Харин одоо хөдөө оронтоос хамрагч байгаа тохиолдолд эхлэлний сургалт маань танхимаар Улаанбаатар цагаар явагддаг. За хэрвээ хөдөө оронтын өмнө хүрэлцэж ирэх юм бол тухайн жилийнхаа төсөөс хамаарч агаад Улаанбаатарт байрлах байрны зардлыг нь олгодог. Бас стипенд бас олгодог байж байгаа. Дээрээс нь одоо хөдөө оронтоос Улаанбаатарт ирж очих бас замын зардал нь олгодог байж байгаа. Монголд өргөдлийг хянаж шүүгээд дараагийн шат руу Австрали руу явуулдаг гэж ойлгож байна. Монгол дахь шалгаруулалтанд шудраг болж байгаа эсэхэд яаж хяналт тавьдаг вэ? Энэ дээр ерөнхийдөө бол ийм байж байгаа. Монгол улс нөгөө одоо яг нөгөө шалгуулалтын комисс гэж тустай хүмүүс ажилладаг. За энэ хүмүүс маань юун дээр үндэслэх гэхээр өнөөдөр нурчаагч маань хэллээ. Яг энэ нөгөө мэдээллийн хуудсан дээр 11 эмгэгчээр байж байгаа. Тэгэхээр тэр комисс маань юу шалгадаг вэ гэхээр тухайн хүмүүс энэ дээр байгаа 11 эмгэгчээрд үнэхээр бүрэн зөв одоо авсарсан байна уу гэдгийг шалгадаг. Өөр бол ямар нэг оноо үнэлгээ өгдөггүй. Тухайн өмнө үнэхээр нөгөө энэ дээр байгаа 11 эмгэгчээртэй бүгдийг систем руу оруулчихсан байх юм бол энэ нь үнэн бүрэн зөв байна гэд энийг цаатлын үнэлэнгийн үнэлгээ өгдөг 2 хүн руугаа явуулдаг гэж. Жилд хэд орчим хүн өргөдөл өгдөг вэ? За тухайн жилээс хамаарат янз бүр бол 800 1000 хүртэл хүмүүс өргөдөл өгч ирсэн. Энэ жилийн хувьд бол 400 гаруй хүн өргөдөл өгсөн. Тэрнээс 17 тэнцсэн байж байгаа. Насны хязгаар байхгүй гэд хэлчихсэн манайхан. Юугаа сонсоор. За богино хугацааны сургалтууд гэж байгаа. Урт хугацааны сургалт маань өмнө нь бол бас доктор хөтөлбөр зарлагддаг байсан. Одоо бол дандаа магистрийн 1-ээс 2 хүртэлх жилийн хугацаатай сургалтууд байгаа. Богино хугацааны сургалт гэх юм бол энэ жилийн хувьд жишээлбэл шимт буюу тийм ээ одоо инженер, математик, технологийн салбарын эмэгтэйчүүдийг чадварчуулах тийм ээ богино хугацааны сургалт гэж дотроо 2 хэсэгтэй байгаа. Монгол дахь болон Австрали дахь одоо бүрэлдэхүүн хэсэг гээд нийт 20 одоо богино хугацааны сургалт энэ шимт салбарын эмэгтэйчүүдийг чадварчуулах сургалт байгаа. Нодлон бол эрчим хүчний чиглэлээр сургагдаж байсан. За тэгээ манай тэтгэл хөтөлбөрийн вебсайтаас тухайн богино хугацааны сургалтуудын мэдээллийг маш өргөн хүрээнд сурталчилдаг учраас сургалтын одоо өргөдлийн хугацааг зарласан тохиолдолд одоо мэдээллийг илүү хүртээмжтэй авч илүү одоо өргөдлөө явуулж болно. Суралцагчийн гэр бүл цуг явахад ямар мэдээлэл авах вэ? Суралцагчийн гэр бүл бас мөн адилхан явж болно. Хамгийн гол нь гэр бүл гэдэг дээр юу оролцуулдаг вэ гэхээр одоо эхнэр нөхөртэй тэр нь бол заавал гэрлийн баталгаатай байх албагүй мөлий Австралийн хувьд тэгээд дээрэс мөн хүүхдүүдийн хувьд гэх юм бол 18 хүртэлх насны хүүхдүүд нь бас мөн адилхан гэр бүл гэж явж байгаа. Мэдээж суралцагчийн хувьд гэх юм бол манайхаас бол одоо дэмжлэг үзүүлдэг зүйл юу вэ гэхээр Австралийн виз бол нөгөө суралцагчийн виз $1600 гэж үүдэг. Тэгвэл гэх юм бол манайхаар явж байгаа оюутнууд гэх юм бол одоо визний өндөрлөг чөлөөлөгддөг. Мөн адилхан гэр бүлийн хүн болон гэр бүлийн хүүхдүүд мөн адилхан одоо ямар нэгэн визний програмжиг очиж байгаа. За очихоор 18 насны сургуулийн хүүхдүүд нөх юм бол одоо ямар нэгэн төлбөргүй бас мөн адилхан сургууль сурах боломжтой байдаг. Цэцэрлэгийн насны хүүхдүүд явах юм бол мөн адилхан Австралийн тэтгэлгээр явж байгаа оюутнуудын гэр бүл гэж үзээд бүр 85 90% хүртэлх хүмүүст аваад нэг 15-аас 15-ын үеийн бага хэмжээний төлбөр өгөөд бас сургууль цэцэрлэгт явах боломжтой байдаг шүү. Төрийн үйлчлэгээний албан хаагч хамрагдаж болох уу? Одоо ямар ч хүмүүс хамт. Төрийн байгууллага, төрийн албан хаагч бүгдээрээ нээлттэй юм байна. Хамгийн гол нөгөө 2 жил ажилласан байх туршлаганд байх болж байгаа. Төрийн байгууллага нэг жил Харилцан. Мөнгө байршуулах уу? Мөнгө байршуулах ямар шаардлага байхгүй байгаа. Тухайн өргөдөл гаргагчийн бүхий л зардлыг Австралийн засгийн газраас тийм ээ дааж одоо шаардлага хангасан гэж үзэж тийм ээ явуулж байгаа учраас танаас илүү нэмэлт зардал шаардахгүй. Харин гэр бүлээ авч явж байгаа тохиолдолд мэдээж энэ тэтгэлэг маань тухайн өргөд одоо тэтгэлгээр суралцагч
нэг хүний л зардал учраас нэмэлт зардлыг өөрөө хариуцах шаардлагатай. Ичнээ хөтөлбөрөөр төгссөн бол нэмэлт кредит үзэгд хамрагдаж болох уу гэж энэ ичнээгээр нөгөө бакалаврын боловсрол эзэмсэн хүн асууж байгаа юм шиг байна. Аха энэ дээр болохоор ийм бакалавр төгсснийг бид нар яаж тооцож байгаа гэхээр 3.5-аас 4 жил өдрөө ингээд бакалавр төгссөн байдаг те бүтэн цагаар 120-оос дээш кредит цуглуулсан. Тэр бакалаврыг тооцож байгаа. Бусдаар бол нөгөө ондоо сургуулиудын нөгөө баасан бэмбэн анги, ичнээ анги те 2.5 жилийн курс дээр тооцохгүй байгаа шүү. Яг үндсэн бакалаврын анги дээр нэмээд богинохсон хугацаагаар сурч байгаа болно шүү дээ. Болно тийм тэр тохиолдол. Насны хязгаар байхгүй вебсайтаа хэлээд өгөөч гэн. Энэ дээр слайдын сүүлийн хуудсан дээр байна лээ. Тэгэхээр манайх энэний дараа юугаа бичлэгээ тавьчихна. Тэгэхээр Тэр сая тэгээд нөгөө төлбөр байршуулах талтай холбоотой нөгөө гэр бүлээ авч явж тийм Австрали суралцтай холбоотойгоор тухайн суралцагч маань хичээлийн бус цагаар за амралтын хугацаанд болон гэр бүлийнх нь одоо гишүүн нь 7 хоногт 40 хүртэл хугацаатай тийм ээ одоо цагийн ажил хийж болдгоо. Сургалтаа дуусаад ирэхэд ажлын байран дээр шууд ажиллах тийм ээ шаардлага тавьдаг. За мэдээж бол 2 жилийн хугацаанд бол тийм ээ бас нэлээд одоо цаг үе өөрчлөгдсөн тийм ээ бас төрийн албаны ч юм уу тийм ээ тухайн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн тохиолдолд үндэслэлээ гаргаж бас давхар тийм ээ одоо ажил үүргээ хэрхэн зохицуулах тал дээр бас хөтөлбөрийн газартаа бас мэдээлж тийм ээ үүн дээр одоо мэдээлэлээр тулгуурлаж ажиллах хэрэгтэй. Тийм энэ дээр бол нөгөө төгсөөд явсан ялангуяа Австралийн тэтгэлэг айгүй үр дүнтэй байдаг шүү дээ тийм нэлээд явж ирсэн хүмүүс дандаа удирдах албан тушаал төвшин ажилтдаг бас их давуу талтай тийм учраас нөгөө хамтар байгууллагатай гурвалсан гэрээгээ хийгээд эргэж ирээд ажиллах бүрэн боломжтой. Бичлэгээд байгууллагынхаа вебсайтн дээр манайх оруулна. За тэгээд албан ёсны магистрийн сургалтаас гадна богино хугацааны сургалтууд, мэргэжилт тийм одоо туршлага судлах хөтөлбөрүүд гээд одоо төгсөгчдөд зориулсан alumni engagement activities буюу одоо төгсөгчдийг илүү идэвхтэй байлгах, хоорондоо холбоо уялдаатай байлгах тал дээр ингэ идэвхжүүлэх нь сургалтууд болон одоо Moses болон тийм одоо төгсөгчдийн нийгэмдээс маш их үйл ажиллагаа зохион байгуулдаг. Тэгэхээр нэгэнт л та Австралид суралцаж тийм төгссөн энэ гэр бүлийн гишүүн болох юм бол таныг одоо маш урт хугацаанд үргэлжлүүлэн тасралтгүй хөгжих болцоог олгодог. Тухайлбал эмэгтэйчүүдийн манлайлалын хөтөлбөр байж болно. За эмэгтэйчүүдийн манлайлалын хөтөлбөр нь одоогоор бол хөдөө орон нутагтаас одоо суралцаж Австрали төгсөж ирээд эргээд ажлын байранд байгаа хүмүүс илүү одоо уян хатан нөхцөлийг олгох тал дээр бас нэлээд одоо хичээн ажиллаж байгаа. Ихэнх оролцогчид маань Улаанбаатар хотод одоо ажиллаж байгаа тэр төгсөж ирсэн хүмүүс маань хамрагддаг. Жилдээ нэг 20 хүртэлх одоо ялангуяа эмэгтэй төгсөгчдийг гэж байгаа. Гэхдээ гендер гэхээр зөвхөн эмэгтэй биш тийм ээ. Одоо эрэгтэйчүүдийг бас хамруулж байгаа шүү. Эмэгтэйчүүдийн манлайлалын хөтөлбөр гэсэн нэртэй болохоос биш тийм ээ. За дараагийн асуулт орж нийгмийн даатгалын материалаа өгөхөөс өмнө 2 жил тасралтгүй байх ёстой гэсэн үг үү? Эсвэл ер нь 2 жил төлсөн байх ёстой гэсэн үг үү гэж. За яг өргөдөл өгөх үедээ сүүлийн 2 жил тасралтгүй хөдөлмөр хэрэгсэн байж болно. За дараа оны хувьд 2025 оны 2 сарын 1-ний байдлаар тэгэхээр 2023 оны 2 сарын 1-ээс 2025 оны 2 сарын 1-ний хооронд тасралтгүй хөдөлмөр эхэлсэн нийгмийн талд төлсөн байна гэсэн үг. Монгол дахь бакалаврын голч оноо 3-аас доош бол автоматар хасагдах уу гэж энэ хамгийн ихний шат нь хасагдах том үндэслэл болно. Ерөөсөө цаасан дээр тийм ээ цагаан дээр хараар бичсэн тэр шаардлагуудыг хангахгүй бол та ихний шатанд шууд хасагдах тийм ээ одоо нөхцөл үүснэ. Ялангуяа чи төрсний гэрчлэгийг хамгийн ихний жагсаалтан дээр байна. Их материалын хуулбар болон англи хэлний орчуулганд байх ёстой. Гэтэл их материалаа хавсаргаад англи хэлний одоо орчуулгдсан хуулбарыг нь хавсрахгүй бол басад яаж хасагдах шалтгаан болдог байна. Энэ дээр бас нэг асуулт орж ирсэн. Хэлний бэлтгэл орон нутгийнхны захимаар байх боломж байхгүй гэсэн байна. За энэ дээр гэх юм бол тэтгэлэгт өргөдөл гаргаж байгаа бүх хүмүүс заавал Улаанбаатар хотод захимаар бүтэн цагаар байгууллагаас чөлөө аваад суудаг. Энийг одоо цаанаас нэг нөхцөл нь энэ байдаг учраас орон нутгийн хүмүүс яадаг вэ гэхээр одоо орон нутгаас холын ангиудаас тий одоо ямар унаагаар хурцжээ тэр бүх зардлуудыг төлдөг. Улаанбаатарт хурж ирээд бас мөн адилхан хэрвээ нөгөө байгууллага чөлөө аваад ингээд энэ ч одоо хамаатан энэ ч юм уу те гэр бүл орон байр байхгүй байх юм бол энэ ч мөн адилхан бас мөнгөний нэвтрэмж олгоод бас байр түрээслэх боломжийг олгодог. Мөн дээрэс нь тухайнчлахаа одоо санхүүжилтээс хамаарат бас адилхан нөгөө стипend одоо англид нь 3 сарын 4 сарын сургалтанд сууж байгаа хооронд нь бас тодорхой хэмжээний бас мөнгөний нэвтрэмж бас олгодог байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол заавал 100% ламттай хөгжсөн гэсэн. Тийм юм. За тэгээд хэлний бас боловсролыг дээшлүүлэхэд
IELTS-ийн сургалтын дээр ялангуяа эмнэр хүндтэй тэтгэлгийн тийм ээ болцлыг хангахад маш хэцүү байдаг. Тийм ээ бие махбодын болон сэтгэл зүйн гэдэг нь маш их бэлтгэлтэй байх ёстой учраас захимаар сурнаа гэдэг маань бас өөрөө бас учир дутагдaltaй. Цаг хугацаагаа өөртөө бүрэн зарцуулахад бас хэцүү гэдэг үндслэлтэй байгаа учраас заавал бичлэн бүтэн цагаар суралцах шаардлагатай. IELTS-ийн наад захын writing тийм ээ одоо бичих чадрын band score 5.5-аас дээш 6.5 хүрэхэд 250 үгийг эсээ тийм ээ бичиж сурахад англиар өөрийгөө илэрхийлэхэд асар их одоо төсвөр төвчээр ур чадвар шаарддаг учраас очиж суралцахад 250 байтугай 500,000 5,000 хүртэлх үгийн эсээ бичдэг учраас ажиллаж амьдрах академик орчин суралцах энэ шаардлагыг хангахад бол та бүрэн цаг хугацаагаа дайчлан суралцах ёстой учраас энэ шаардлага тавигдаж байгаа. За өнөөдрийн сургалтанд идэвхтэй оролцсон нийт төрийн албан агчдаа баярлалаа. Өнөөдрийн сургалтын үйл ажиллагааг өндөрлөж байна. Ирэх 7 хоногийн 7-4-10 сургалтаар дахиад нэг гадаадын тэтгэгрэх хөтөлбөрийн талаар мэдээлэх болно. Өнөөдрийн мэдээллийн цагт оролцсон Баасан Жаргал, Нуржан хоёртоо талархлаа илэрхийлье. Бүгдд нь амжилт хүсье.